За би яг одоо төв замд тээврийн эрсэл жолоодоо замын хөдөлгөөнд оролцож байна. За сүүлийн яг 1 цаг одоо төгжрөл донд ингээд гацсан байдалтай байна. За тээврийн цагдаагийн албанаас өгч байгаа мэдээллээр за яг одоо өнөөдрийн байдлаар одоо нийслэл хотод тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эрслийн тоон 550 мянгаас 600 мянган тээврийн эрсэл байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. За энэ сар одоо бас онцлогтой сар юм. Учир нь одоо хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан зах худалдааны төвүүдийг одоо тойрох хөдөлгөөн эрс нэмэгдсэн. За мөн орон нутгуудаас одоо тээврийн хэрэгслийн шилжит хөдөлгөөн ихсэнтэй холбоотой замын ачаалал одоо дээд зэгтэй ойрын өдрүүдэд байгаа. За эдгээр өдрүүдэд иргэд одоо жолооч нар ихээхэн бухимдалтай хандж байгаа. Жолооч та, иргэн та замын хөдөлгөөнд ачаалал дунд одоо төгжрөл дунд бухимдаж хэтэрхийх стрессцснээр таны сэтгэл зүй болон эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж болдог, хэрхэн гэмтэж болдог талаар сэтгэл зүйчийн зөвлөгөө, мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Хотын амьдралд хамгийн их стресс үүсгдэг гол шалтгаануудын нэг бол төгжрөл хэлээр замын төгжрлээс болоод хүмүүс маш их сэтгэл санаагаар стресстэйгээ бухимддгаа 10 минут яваад хүрэх газарт машинаар өнөөдөр баглж хутлаа хэлэхэд 40-50 минут төгжирч байна. Энэ бол өөрөө төгжрлийн гол стресс үүсгэх гол шалтгаан. Зам дээр стресстэй зогсож байгаа жолооч яг үүндээ өөрийн стресстэй гадна явган зөрчилдөг стресстэй болдог. Гэрлээр гарахын хооронд л сигналдаа дараал тэн дээр энэ олон машиныг зохицуулж байгаа замын цагдаа бухимдуулаад нэг хүнд гарсан стресс олон хүн тархачлаа штэ. Эндээс харахад ингэж өөрсдийгөө хэтэрхий стресстүүлэх нь хүнд 4 янзын өөрчлөлт авчирна. Нэгдүгürt нь физиологийн өөрчлөлт. Нэгээс нь та салгалдаг, уурладаг, цаарладаг, зүрхчин бүр хүчтэй ингэж цохилдог болно. Явандаа энэ стресс хүндрэх юм бол паник атак руу шилжиж болно. Стрессийн дараах нэг нөлөөлдөг зүйл бол хүний оюун ухаан нөлөөлдөг. Та хийх стресс дээр тах юм бол наазах нь ой тогтолтнууд нь самгардна, хаана юугаа тавьснаа яг мэдхээ болчихно. Дараа нь зам төлөвөд өөрчлөгдөж эхэлнэ. Огцом хурдан ааштай болж эхэлнэ, төргөн ааштай болж эхэлнэ. Хүний хэлсэн яриаг шууд өөнтөглөж аваад тийм ээ хариулдаг болоод ирэх. Дараа нь сэтгэл хөдлөл харилцаанд чинь нөлөөлөд эхэлнэ. Сэтгэл хөдлөл харилцаанд яаж нөлөөлөх вэ гэхлээр та огцом уураа илэрхийлдэг болж байна. Тийм ээ бухимдалтай болж байна. Нөгөө харилцаа чинь та машин дотор бухимдаж байгаа ч гэсэн хаана нөгөө бухимдал чи илрээд байгаа гэхлээр бод амьдрал дээр машин дотор сууж байгаа татны хүмүүст чинь л нөлөөлнө. Тэгэхээр энд өөр хүүхэд юм уу хажуудаа сууж явж байгаа хань нөхөрт чинь нөлөөлөхөөс гадна та тэр харилцаа стрессээс үүсэх харилцааныхаа энд сөрөг нөхцөлийг хаана очиж гаргадаг вэ? Гэр бүлтэй очиж гаргацдаг баг. Эсвэл ажлынхаа хүрээнд очиж гаргацдаг. Тэгэхээр стресс гэдэг юм маань өөрөө үр дагавартай ахна шүү дээ. Тэрээс цаашаа уламд амжирах юм бол өөрөө хүрдэг гэхлээр бидний яриад байгаа сэтгэл готрол руу хүрэгдэг. Сэтгэл готрол бол сэтгцийн эмгийг тодорхой хэмжээгээр эхлэх гэж байгаа их уртл шинж ахна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө цаана энэ юу гэхлээр төлөвлөлтөй чинь л холбоотой. Тэн төвжрэлд байгаа хүмүүс ойролцоогоор их peak hour гэж ярьдаг байхгүй хоригл цаг гэж яриад байгаа шүү дээ. Хоригл цагийн үед гэрээсээ ажил руу явхад хэдэн цаг болох вэ гэдэг та ойлгож тооцоолсон байгаа шүү дээ. Өнөөдөр та өглөө 8 цаг гээд баргалж гэрээсээ гарах юм бол та бөлрөөнд орчих та. Та 7:30 юм уу 7 гээд гарах юм бол ажил дээр 10 минутын дотор нисээд ороод ирчих. Ерөнхийдөө тэгэхээр та ерөөсөл ажлаа төлөвл, зохицуул, тэрнээс өөр ямар ч зохицуул. Тэгэхээр энэ бол нэгэсэндээ стрессээ үүсгэс өөрийгөө хамгаалж. Таад нэг том үр дагавар бол зам тээврийн асуудал их явдал шүү дээ. Стресс бухимдалтайгаа явдал тийм биз дээ. Зам тээврийн асуудал. Гарна зам тээврийн асуудал гэдэг бол юу сэтгэл санаа вэ? Эд хөрөнгө дээрээс нь хүний амь насны аюул учрах байхгүй. Тийм болохоор аль болохоор өөрийгөө стресстүүлэхгүйгээр л замын хөдөлгөөнд оролцох юм.